гэх юм. За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Бямбан өтрийгээд одоо өөрийнхөө одоо сургалтын хичээлүүдээ дахин одоо удаан хугацаанд завсралсны эцэст эхлүүлж байна. Тэгээ өнөөдөр болохоор нөгөө үзэгчдийн өсөлтөр гэдэг шиг надаас зөвлөгөө авдаг хүмүүс маань энэ хүчит жилийг яаж хэрэглэх юм бэ гэж асуусан. Тэрэнд одоо сайлын үнэн дээр жишээ болгоод өнөөдөр ярья. За ер нь бол хүчит ижил хэрэгтэй хэрэггүй гэдэг тал дээр бол яг харахгүй бид нормал аж ахуйг эрхлэхийн тулд баланслуулсан жижил байх хэрэгтэй. Тэгээд тэрхүү хүчит ижил заавалчгүй тэр баланс дотор нь орох хэрэгтэй болоод байгаа. Тэгээ ашиг шимэн их хэмжээгээр авах. Тэгээд одоо бид нар чинь бас өвс бэлчээр гэх бүтээн жижил бол бас тодорхой хэмжээний нөөцтэй тодорхой хэмжээний одоо хэмжээтэй байгаа. Тэр хэмжээг бид нэр бүрэн дөрөв ашиглахын тулд яг харахгүй хүчит ижил хэрэглэх шаардлагатай байгаа. Гэхдээ хичнээн шаардлагатай гэдээ энийг хэтрүүлж хэрэглэхээр олон одоо сөрөг үр дагаврууд гарч ирдэг. Тэм учраас та бүхэн одоо айлхаар алтан харьцаа гэдэг маань болохоор за огт мэдэхгүй юм бол бүдүүн ижил нэг 75% тай байхад хүчит ижил нь 25%-аас хэтрэхгүй гэсэн энэ харьцаагаар хэрэглэхэд бол эдийн засгийн хувьд ч гэсэн малын эрүүл мэндийн хувьд ч гэсэн тунгүй сөрөг нөлөө багатай байна. За тэгээд юуны одоо хөвгч малын хувьд болохоор яадаг вэ гэхээр одоо зүгээр нэг одоотой амьтантай харьцуулахад гүзээ гэдэг эрхтнэрээ дамжуулаад эслэг ихтэй бүдүүн тижээлийг одоо махан ашиг шим, сүн ашиг шим болгож хувирагдгаараа өндөрлөгтөнд бол хамгийн одоо их тусалж байгаа мал юм аа. За энэ одоо гүзэн дотор боловсроод эсээд одоо бичил биетний уурга болоод тэр нь сүү одоо болж нийлэгддэг. Тэр нь хэрвээ маш сайн одоо бүдүүн тижээлийг задлаад бичил биетний уурга болоод ингээд нийлэгжилт явал сүүний тослог нь маш сайн өндөр байдаг, сүүний чанар нь өндөр байдаг, гарц мөн сайтай байдаг. Тэгээд ер нь гүзэн дотор ерөнхийдөө ямар хөө процесс явагддаг вэ гэхээр ерөнхийдөө бичил биетнүүд маш олон тооны одоо инфузор гэдэг нэг эстэйгээд баг бид нэр жирээнүүдээрээ харж болох үз одоо тийм бичил биетнүүд байгаад түүний дараа болохоор одоо төрөл бүрийн бактериуд одоо жишээлбэл сүм хүчлийн бактери гэдэг юм уу эсвэл одоо бүтэлийн хүчлийн бактери, пропион хүчлийн бактери гэдэг эдгээр нэгээс одоо бодис солилцооны эцэст ямар хүчил ялгаруулж байна. Одоо бид нэр хүн гэхэд ч өөрөө бодис солилцооны эцэст болохоор шээсний хүчил буюу аммон ялгаруулад байгаа шүү дээ. Тэрэн шиг адилхан энэ бактериуд маань бодис солилцооны эцэст одоо сүүний хүчил ялгаруулж байна. Төрөл бүрийн ханаагүй тосны хүчлүүд ялгаруулж байна. Тэд нь одоо бусад бодисын задралыг нь одоо нөхцөлдүүлж өгдөг. Тэр задралын явцад тэр гүзээнд нь шингэхүү, эсвэл цаашаа яваад хотоод нь шингэхүү, нарийн гидсэнд чимэгдэхүү гэдэг процессыг үргэлжлээ явуулдаг. Тэгэхээр бид нэр хөвгч малыг тижээхдээ хамгийн гол нь энэ нөгөө өвсөө хатлангаа бэлчээрийн ногоогоо гүзэн дотор нь хамгийн сайн задрах хэлбэрт нь л оруулах хэрэгтэй болоод идэг. Хамгийн сайн задрах хэлбэрт нь шингэх хэлбэрт нь оруулахад энэ гүзэн дотор байгаа бичил биетнүүд тусалдаг. Гэтэл тэр бичил биетнүүдийн амьдрах орчинг нь болохоор pH гэдэг одоо гүзэний одоо ултрагчийн сул атомудаар нөхцөлддөг. Тийм хүчлэг байх уу, шүлтлэг байх уу гэдэг энэ орчин нь өөрөө амьдрах орчин нь өөрөө аль бактериуд нь үлдэхин гэдгийг шийдээд идэг. За тэгэхээр бид нэр
хүчит ижил их хөөх тусмаа нөгөө гүзэн доторх орчин хүчлэг болоод байдаг. Ер нь бол гүзэний орчин болохоор одоо нейтрал буюу одоо саармаг орчин 6.8 хавцаа байвал одоо гүзэн дотор өвс хамгийн сайн боловсрдог гэж үздэг. Гэтэл хүчит ижил их өгөөд байвал нөгөө 25%-аас хэтрүүлээд өгөөд байвал орчин хүчлэг болоод тэрэн дотор нь нөгөө сүүний хүчил ялгаруулдаг бактериуд ч юм уу их үржиждэг. Гэтэл тэр бактериуд маань яадаг вэ гэхээр сүүн хүчлийн бактериуд ч юм уу спирт хүчлийн бактериуд ч юм уу эдгээр болохоор ерөөсөө өвс ногоог задлж чаддаггүй бактериуд. Зөвхөн үр тариа ч юм уу тийм хялбар уусах нүүрс ус тардуул чигээр эднэрийг л хэрэгэлдэг. Гэтэл нөгөө эслэг маань болохоор маш одоо том бүтцтэй тийм хялбар задардаггүй тийм нэгдлүүд байдаг. Тэрийг задалдаг бактериуд нь болохоор одоо бүтээлийн хүчлийн бактери ч юм уу, парфюм хүчлийн бактериуд гэдэг өөр төрлийн бактериуд. Гэтэл сүүн хүчлийн бактериуд нь ихсэн гутал нь сүүний хүчлийн ялгаруулалт их болоод хүчлэг болоод тэгэн гутал нөгөө бүтээлийн хүчлийн бактериуд, парфюм хүчлийн бактериуд нь амьдрах амьдрч чадахгүй болчдөг. Тэгээд ирэхээр гүзээнд юу үүсдэг вэ гэхээр нөгөө гүзээний хүчлэгжилт үүсээд идэг. Тэр энэ хоёр тижийнхаа харьцааг нь алдагдуулж болохгүй байх нэ. Хэрвээ энэ парфюм хүчлийн бактери, бүтээлийн хүчлийн бактериуд дамгаалж ивэл нөгөө бэлчээрийн ногоо, өвс, сүрэл энэ бүхнийг дадалж өгөөд тэгээд сүүний одоо тослогийг нийлэгжүүлж өгнө, сүүний уургийг нийлэгжүүлж өгнө. Өөрөө бас бактериудын үлдэгдэл нь өөрөө үхрэлт биеийнх нь болно, сүүнийх нь уургийн хангамжийнх нь суурин болоод өгчдөг. Энэгээр нэгсэндээ сүүний гарц тослог нь бол сайжраад байнга ингээд тогтмол барьж явдаг байна. Тогтмол тэгээд бас нөгөө өвсөө ашиглаад, хадлангаа ашиглаад, бэлчээрээ ашиглаад явах чадвартайгаар байгаад идэг байна. Ер нь бол ингээд нөгөө нүүрс ус ихтэй жишээлбэл будаа тариач гэдэг юм уу, эрдэнэ шиш эдгээрийг өгөхөөр сүүний гарц бол богино хугацаанд маш сайн нэмэгддэг. Жишээлбэл бараг л маргааш нь сүүн нэмэгдэж байна гэдэг ч юм уу Бэлгүүрлийн төрш сүү сайтай байна гэдэг юм уу. Гэтэл нөгөө тэр нь мэдээж хит өгчүүл тэр дороо ингээл гүзэн хүчлэгжэл их үе зогсоол тэгээ сүүн татраад тижэл идэхээ болоод ингээд огцом дозис буюу хурц хэлбэрийн одоо хүчлэгчлэлт явагдвал бараг тэр дороо мэдэгдээд гидсэнд өрдөх ч юм уу үхэл төрөж болно. Манайд Монголын нөхцөлд их тохиолдоод байгаа нь болохоор тийм архаг явцтай хроник ацетозис гэдэг тэр нь илүү явагдаад байгаа. Тэгэхээр ингээл 1 жил 2 жил ингээл нөгөө өхөр маань нэг л жоохон хүч тамирч муутай, тарга хүч муутай тэгсэн мөртлөө бас тодорхой хэмжээгээр сүгөө өгөөд яваад байдаг. Гэтэл 2 жилийн дараа бол яаж чадахгүй юу ч идэхээ болол тэгэл задлаад үзэхээр нөгөө гүзээнийх нь өснө цэлмэнгүүд нь бүгдээр төлөгдсөн байгаа гэдэг. Энэ маань нэгсэндээ хүчит ижилийн урхаг байгаа. За тэгээ хүчит ижил нь ихтэй ирэхээр ерөөсөө хамгийн түрүүнд мэдэгддэг юм нь болохоор сүүний тослог нь шууд унцдаг. 2.8 3% хүртэл. Гэтэл хэвийн тослог нь хэд байх хэвтэй юм бэ гэхээр одоо тэр үйлдвэрээс хамааралгүйгээр яг хар тарланг бол шингэн сүйтэй гэдэг ч гэсэн хар тарлангийн сүү нь бол 3.5% тослогтой бол байх л ёстой. Тэрнээс дээш байх ёстой. Тэгэхээр тэрийг нь анзаарах. Тэгээд тослог нь буурахаас гадна ерөнхийдөө маш их шийдэг, маш их цэцэг хүчлэгдэж хийдэг ирэхээр ер нь бол нөгөө баг хүн өөр дээр ч гэсэн мэддэг шүү дээ. Илүү хүчлэг юм идээд ирэхээр одоо баас шиг ер нь бүх ингээл биеийн эрдэс бодисуудыг хөөдөг, биеийн усыг хөөдөг тий. Тэгэхээр тэрэн шиг адилхан үйлчлэгээ үхэрт бас үнэнд бас үзүүлдэг байна. Хамаг шимт бодисыг нэгсэндээ шингээлгүйгээр шууд
шээсэр ч юм уу ялгацаар, хөтгөн ялгацаар тэгээд сүүгээр нь бас давхар гаргаа авчдаг. Тэрэн дотор бас юу харагддаг вэ гэхээр сүүнд нь одоо соматик эс буюу биеийн хүчний эсүүдийн тоо их болоод ирдэг. Нөгөө хүчлэгийг чинь саармагжуулах гал эсүүд ажиллаа л тий. Тэгээд одоо тухайн эдсийн үнэний өөрийнх нь одоо тэр гүзээний болон дэлэнгийн ер нь бүх биеийн булчингийн гэсэн эдсүүдийн эвдэрлүүд их явагдаж байна гэдгийг тэр соматик эсээс нь та нар харж байна. За тэгээд эрүүл мэндэд нь бол ерөнхийдөө түрүүнд дурдсанчлан хамгийн түрүүнд гүзээг нь хүчлэгжүүлждэг. Мөн түүний дараа өрөвсөл маш явагддаг. Тэрийг бид нэр одоо жишээлбэл яаж харж болох вэ гэхээр биеийнх нь ерөнхий хилэмж нь бол жишээлбэл хөлөө ингээд жоохон гадагшаа тавьдаг ч юм уу. Хөлөө ингээд бэцгнэл явж ядаал. Тэр нь бол зөндөө хөлнийх нь өрөвсөл явагдсан байна. Гүзээ нь хүчлэгдэж байна гэдгийг нь болохоор жоохон ингээд бэвсэн ингээд нуруу гэж одоо чих биш. Одоо бүхтийцэн гэж ярих юм уу? Тиймэрхүү хэлбэртэй байдаг. Мөн илэгний өөхлөлт энэ хүчит ижил нэгтснээр явагддаг. Энэ илэгний өөхлөлтийг нөхцөлдүүлдэг одоо бактериуд байдаг. Илэгний өрөвслийг нөхцөлдүүлдэг. Тэр нь болохоор хүчит ижилийг буруу хадгалснаас ялангуяа чийг ахуулаад тэгээд тийм харанхуй орчинд баг зэрэг ялцрал үүсгэсэн ч гэдэг юм уу. Тийм тохиолдолд бол яг үнэний илгийг өвчлүүлээд маш богино хугацаанд үхэлд хүргэж тийм аюултай өвчлөл хүргэдэг. Мөн хүчит ижил хэтэрхүүлж хэрэглэхээр нөгөө тодорхой хэмжээний хэрвээ одоо гүзээнд үүрэх ч юм уу одоо тэрх гэх тийм ийм процесс явагдах явцдаа хотоодны байрлалыг нэгсэндээ баруун талаас нь зүүн талаар нь гүзээний давгаар ингэж оруулдаг ч юм уу. Нөгөө гүзээний хийн өөрөө тэр хотоодыг хөөгд тэгээ хотоодыг хавчуулцдаг байна. Тэгэхээр хотоод урах гэсэн эмгэг тусчдаг. Тэгэхээр нөгөө эзэн өшөглөө юм идэхгүй зогсоод байгаа гэдэг. Гэх мэтэр ингээд эсвэл одоо хит таргалалт явагдаад тэр нь буцаад нөгөө нэг кетоз гэдэг өвчнөд үүсгэх зөөр нөхцөл нь болчдөг. Тэгэхээр тэр эдгээр бүх ингээд өвчнүүдийн дурдаа байвал ерөөсөө маш олон төрлийн өвчин үүсгдэг. Эсвэл маш олон төрлийн өвчний суурь болчдөг. Тийм учраас хүчит ижилийг ерөөсөө хэтрүүлж хэрэглэж болохгүй байх нэ. Ер нь бол хүчит ижилийн зохимжтой хэмжээ бол түрүүний тэр хэлжсэн одоо 75% нь бүдүүн тижэл байх хэвээр хамгийн ихтэй 25% нь хүчит ижил байх хэвээр гэсэн алтан дүрмийг барина. Дээр нь биеийнхэн жингийн нэг 0.5% таа тэнцэх хүчит ижил өгöd байхад бол ер нь бол хангалттай бодис солилцооны илүү эрчимтэй явагдаад ашиг шимээ илүү өгчдөг. За биеийн жингийн 0.5% гэхэд чинь за Монголд бол сайлын үнэний хөвчлөнийг л 400 кг орчим л байгаа. 350-аас 400 кг. За 400 кг үнэний 400 амдын жинтэй үнэний 0.5% гэдэг чинь ерөөсөө 2 кг. 2 кг хүчит ижил байхад ер нь бол гэхдээ тэр хүчит ижилийнхаа жорыг нь маш сайн тааруулсан байх хэвээр нөгөө бүдүүн тижэл өвс эднэртэй тааруулах. Тийм байхад л ер нь хангалттай гэж ойлгож байна. За тэгэд эдгээр бүх өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ гэхээр хүчит ижил айлхаар ингээд нөгөө хотоодны pH-ийг нь хэтэрхий хүчлэгжүүлэх хэрэггүйгээр одоо түрүүний хэлжсэн шиг хэмжээгээр нь тохируулах ёстой. Хоёрдугаарт хэтэрхий их одоо хурдан эсдэг хүчит ижилийг ихээр өгөх. Тэрнээс сэргийлэх ёстой. Нэгсэндээ хотоодны pH-ийг нь тогтвортой байлгах. Энэ дээр тогтвортой байлгахад яг тодорхой хэмжээний одоо бид нэр хамгийн амтхан хэрэгэлдэг нь болохоор нөгөө хүнсний соодыг хэрэгэлдэг. Гэхдээ хүнсний соодыг хэрэглэнэ гэхэд чинь одоо жишээлбэл 1 кг хүчит ижилийг саармагжуулахын тулд одоо дор 100 г ч юм уу 150 г хүнсний сод хэрэглэнэ гэдэг ихээр чинь зардлын хувьд бол нэлээд өндөр болчиход байдаг. Тэгэхээр зөвхөн нэг төрлийн одоо саармагжуулагч хэрэглэхээр
ер нь бол зардал өндөртэй болчдөг. Тэгээд бас олдох ордохгүй гэж асуудлууд гарч ирнэ. Тэрний оронд давхар ингээд тижээлийн хөрөнгө буюу сакрамицилис сервисия хэрэглүүл бас гүзээний бие ашигын доктортой барих боломжтой. Мөн эрс ферцүүдийг нь маш сайн хэмжээг нь тохируулж өгөх ёстой. Эрс ферцүүдийн хоорондын харьцааг тохируулж өгөх ёстой. За хамгийн том анхаарах зүйл бол жишээлбэл кальц фосфорын харьцаа гэхэд нэгийг харьцах нь 1 байдаг. За дээшлээ гэхэд 1.3-ыг харьцах нь 1 ч гэдэг юм уу тийм харьцаагаараа өгөх ёстой гэдэг ч юм уу омега 3 ихтэй тосны хүчлүүд бол гүзээний хүчлэгжилтийг бас таарамжуулж өгдөг. Одоо хүчит хичээлийн нэгсэндээ хор уршгийг нь арай ингэж барьж өгдөг. Омега 3-тай тосны хүчлүүд гэхэлэр ерөнхийдөө бол манайхан загсны цусыг хэрэглээд байгаа шиг байна. Гэтэл нөгөө арабсын тос маань ч гэсэн омега 3-тай байдаг. Тэрийг тодорхой хэмжээгээр хэрэглэж болно. Мэдээж хэмжээг нь сайн тохируулж хэрэглэж болно. Хэрэглэхэд болно. Тэгэхдээ тосыг жишээлбэл хэтрүүлээд хэрэглэжвэл нөгөөх нь буцаа чингэцийг бууруулдаг. Ерөнхийдөө бол нэг 3%-аас хэтрүүлэхгүй байх тал руу барих хэрэгтэй. Тэрнээс хэтрүүлэхэд тэр тосны хувийг бас дахиад журдан өөр бодисууд хийдэг ч юм уу Одоо жишээлбэл ахаал нөгөө соод хэрэгэлдэг ч юм уу тийм байдлаар ингээл тохируулах хэрэг болдог. Тэр аль болохоор юм хэрэглэх ёстой гэсэн бодисуудын шимтгүүдийн ер нь хэрэглэх хэмжээг нь аль болохоор бага тал руугаа барьж явуулжоор илүү сайн болдог, баланслуулахад амархан болдог, мал хэрэглэхэд илүү өөр ашиг шимээ өгөхөд амар болдог. За тэгээд та бүхэнд зөвлөхөд Монголын нөхцөлд бол тохируулаад одоо арцад фид, сүүн шим гэсэн 2 төрлийн тижээлийн жорыг би боловсруулж гаргасан байгаа. Эдгээр маань болохоор одоо та бүхэнд байгаа хадлангийн өсч гэдэг юм бэлчээр энэ дээрээ хэрэг нэмээд энийг одоо үнэнийхээ жинд ч гэдэг юм уу ашиг шимтэн тохируулаад өгөөд хахад одоо өвчлөөс сэргийлээд сүүнийхэн чанарыг сүүнийх нь хэмжээг одоо тэр тухайн үнэний генетик потенциалд нь тааруулаад авах боломжийг өгөх юм. За анхаарал тавьсанд баярлалаа.